Эхийн тухай үлгэр. Эрд үрдийн цагт нэгэн бэлэвсэн эхнэр төрсөн ганц хүүгийн хамт амьдардаг байжээ. Ээж нь хүүгээ хайрлан хамгаалж амьдралынхаа бүхий л хүнд хүчээр ачааг ганц биеийнхээ нуруунд дээр үүрэх тул хүү дутах гачигдахын зовлон үзэлгүй эрх тань хөсөж тарнив. Хүү өдөр бүр ээжтэй эрхлэн элдв зүйлийг нэхэх тул ээжт нь амрах завч байдгүй байлаа. Гэсэн ч ээж нь хүүгээ амнаасаа илүү хайрладаг байв. Хүү өсөж том болсоор 90 цайнд хүрчээ. Тэр үед эхийн хайр дийлдэшгүй хүчтэй гэдгийг дуусган хорон санаат нэгэн шулмас газар дээр бууж ирээд ээж хүү хоёрыг хагацаан салгахаар шийдэв. Тэр бэлэвсэн эхнэрийн нутгийн ойролцоо гэр хотоо ботхож үзэсгэлэн сайхан бүсгүйн дүрд хувлан өглөө бүр хүүгийн явах зам дээр гуниглан суудаг байжээ. Нэгэн өдөр хүү ой модоор зугаацсан явж байгаад хожуул дээр сандаалан суусан үзэсгэлэн сайхан бүсгүйг олоод харчав. Тэр бүсгүй ихэд гунигтай суухыг үзээд түүнд тусуулахыг хүү хүсчээ. Тэгээд дэрэгд нь явж очиод юунд гуниглан суугааг нь асуувал бүсгүй. Энэ хорвоо дээр би орь ганцаар үлдсэн заяагүй нэгэн. Намайг хайрлаж инрэх хүн нэгч байхгүй. Тиймээс би ингэж амьд явснаас өгсөн дээр гэж бодож байна гэд алтан дусал нулимсыг хүүгийн ингэр дээр унгаж гин. Хүүгийн ингэр дээр унсан шулмсын нулимс цээжинд нь нэвчин ороод зүрхэнд нь хүрч дурлалын цэцэг ургуулв. Хүү бүсгүйг тайтгаруулад би чамайг хайрлах болно. Харин битгий үхээрээ гэж гуйгаад маргааш нь уулзахаар болцоод гэр рүүгээ явжээ. Маргааш хүү өнөөх газраа ирвэл бүсгүй болцоондоо ирсэнгүй. Хүү өдөржин хүлээгээд үзэсгэлэн гоо бүсгүйг олж харж чадаалгүй гэртээ харжээ. Дараагийн өдөр нь хүү тэнд дахин ирвэл бүсгүй мөн л ирсэнгүй. Тэгээд хүү бүсгүй гэрж олохоор явжээ. Тэр удаан явсаар өнөөх бүсгүйн гэрийг олж очивол бүсгүй цэцгэсч болов ичмээр гоо үзэсгэлэнгээ гайхуулан гэртээ сууж байлаа. Хүү бүсгүйд хайртай болсноо хэлээд эхнэрээ болохыг зөвшөөрнө гэхэд бүсгүй татгалзжээ. Хүү өдөр бүр бүсгүйн гэрт очин түүнд хайртайгаа хэлж түүний төлөө юу ч хийхээс буцахгүй болсноо сануулав. Харин бүсгүй татгалцаар байлаа. Хүү өдөр ирэх тусам нойр хоолноос гарч байн санаа алдан гэгэрэх болсныг мэдээд ээжийнхэн санаа зовж юу болсныг нь асуувал хүү ээжтэй нэгэн бүсгүйд сэлтгэл алдарчаад байгаагаа хэлжээ. Хүү ээж нь хүүгээ ад жаргалтай болохын төлөө юу ч хийхэд бэлэн байгаагаа хэлээ сэтгэлийг нь засах гэж өдөр бүр сайхан хоол хийн. Эвий минь хэмээн инхрийлэн бүүвээсээ унтуулдаг байлаа. Харин хүү өнжин хонон өнөөх сайхан бүсгүйг бодож өр нэмгэн ээжигээ ч олж харах чадалгүй болж хоол унднаас гарan хоног сарын уртыг туулах хэдий ч бүсгүйн гэрт очин хайр сэтгэлийг минь хүлээн аваач гэж хэмээн говьсаар л байлаа. Нэгэн өдөр бүсгүй хүүг ирэхэд гэртээ оруулан дайлж сайлан хөгжөөхөд хүү ихэд баярлаж бүсгүйн гоо үзэсгэлэнд хөл алдан мансуурч түүнийг сансаар хоол унднаас гарснаа хэлв. Тэгтэл бүсгүй хэрв чи ээжийнхээ өвөг дээдсийн үлдээс хамгийн хайртай алтан самыг авч ирвэл би чиний хүсэлтийг бодож үзье гэж хэлжээ. Хүүч гэртээ гүн ирээд ээжээсээ алтан самаа өгөхийг хүсвэл хүүгийнхээ хүслээс хизээч татгалзаж байгаагүй ээж нь аргагүй ирэхэд самаа өгөөд учрыг нь асуув. Хүү тэр самыг л өгчвөл хайртай бүсгүй маань миний сэтгэлийг хүлээж авахд бэлэн байна гэж хэлээд ээжтэй баярлаач гэж хэлэлгүй алтан самыг аваад бүсгүйд аваачиж өгжээ. Харин ээж нь эвий минь гэж хүүгээ инхрийлсээр үлдэв. Тэгээд хүү бүсгүйд амснаа биелүүлэхийг сануулвал би чиний сэтгэлийг хүлээн авна гэж амлаагүй харин бодож үзнэ гэсэн. Чи үнэхээр миний төлөө юу ч хийхэд бэлэн үү гэж асуужээ. Хүү юу ч хийхэд бэлэн байгаагаа хэлэхэд бүсгүй. Тэгвэл чи надад ээжийнхээ урт сайхан гизгийг угаар нь хажлаад аваад иргэжээ. Хүү гэрт гүн очиод ээжээсээ урт сайхан гизгээ угаар нь хажиж өгөхийг хүсгэд ээж нь хэсэг зуур цааргалав.
Хүүж, гуйж, говьсаар урт сайхан гэзгийг нь угаар нь хайжлан аваад бүсгүйд авчирж өгчээ. Харин ээж нь "Эвээ минь" гэмээн хүүгээ эвэлсээр үлдэв. Хүүг очиход бүсгүй "Би чамд хамгийн сүүлийн хүсэлтээ хэлье. Хэрв энэ хүсэлтийг минь биелүүлвэл би чинийх болно" гэв. Хүүж түүний төлөө уулыг эргүүлж усыг ширгээхэд бэлэн байгаагаа хэлжээ. Тэгвэл чи ээжийнхээ халуун зүрхийг авчир. Тэр цагт би чиний сэтгэлийг хүлээн авч эхнэр чинь болно гэдгээ амлая гэж хэлв. Дурлалдаа халуурсан хүү бодож сэтгэх тэнхэлгүй гэртээ хурж ирээд ээжээсээ зүрхээ өөхийг гуйв. Ээж нь энэ саналыг зөвшөөрч чадахгүйгаа хэлэхэд хүү нь өдөр шөнөгүй гуйж говьсаар л байлаа. Ээж нь уйлан хайлан хүүгээсээ тэр эмэгтэйг мартахыг хүссэн боловч хүү түүнгүүгээр амьдарч чадахгүй гэдгээ хэлээд зүрхээ өгөөж хэмээн гуйсаар л байлаа. Сүүлдээ хүү нь хоол унднаас гарan хоног саны сарыг мартан алмаарсаар хэвтэрт орон биеийг мууджээ. Ээж нь хичнээн асран хайрласан ч хүү нь тэнхрэн босч ирэхгүй л байлаа. Тэгээд нэгэн өдөр ээж нь хүүдээ зүрхөө өрхөөр шийдснээ хэлээд "Намайг амиа ээгүүтгэхэд чи миний цээжнээс миний зүрхийг сугалж аваарай" гэж загчээ. Хүүч ээжийнхээ эснэр хүлээж байгаад халуун зүрхийг нь суг татан аваад бүсгүйдээ өгөхөөр уул, хад, дов толгодыг хайхалгүй гүйж авав. Ингэж гүйж аваад гинэт хайрах чулуунд бүдрээл унжхав. Гэтэл ээжийнх нь зүрх "Эвээ минь миний хүү бэрччихүү дээ" хэмээн уулгаалдаж сонсогджээ. Үүнийг дуулсан шулмас эхийн хайр үнэхээр дийлдэшгүй хүчтэй болохыг мэдэрт агаарт хийв болон ууршид салхин шороо болон хисчих юм гин. Харин тэр үеэс хүний хүү сохор дурлалын манангаас ухаан орон сэргээд хайртай ээжийнхээ өмнө цайруулж болшгүй нүгэл үйлснээ мэдэж гашуудан харамсаж ээжигээ өгүүлэн сансаар нэгэн насыг зовж өдрөн барсан юм гэнүлээ. За үлгэр ийхүү төгслөө. Бүгдэнд нь баярлалаа.